Сэнхэрлэгс үзэж байгаа малчин тав хүндээ малчин телевизээс бэлтгэхүүр гэдэг малчны хотын нэвтрүүлэг энэ удаагийн дугаартай Баянгор аймгийн Богд сумын 2 дугаар угийн малчин Намжин сургууль хотод энэ нэвтрүүлгээ бэлтгэхүүр гэж байна. Төрийн одоо хайр гişиг алтан гац тийм ээ. Энэ сая одоо медаль төрийн хайр гişгээс хүрсэн. Мэдээж одоо сайхан гэр бүлийнхэндээ хандаа өөр хүүхдүүдтэй бас нэг сэтгэлийн хэлэх үг байгаа та тийм ээ. Тэгээд энэ төрийн сайхан энэ медалийг өгсөн тэгээд бас их л баяртай байгаа. Энэ сайхан одоо настай ч уулж ерэн дээр үесээ ерэн энэ мэрэгжил бүхний дээд оргил нь бол ерөөсөө энэ мал маллах ухаан гэж тийм ээ. Хамгийн дээдлийн ажил хөдөлмөр ерөөсөө дээд хэлбэр нь бол энэ мал маллах ухаан гэж мал дагуул ус амд осдны сайхан олон сайхан тийм зүрэг олон сайхан шүлэг энтрийг бас малчтаа бас доонд шүлэг мөн гэсэн байна. Лиг явж ээжтэй танилцчихв. Нэ мал ирж явж танилцсан. Тийм багта. Ер нэг одоо санаанд мартчихв. Мартна гэж баймааргүй лээ тийм ээ хүн одоо анхны сайхан нандин дурсамжуудыг мартна гэж баймааргүй лээ. Мартчихын. Дээр юу бас оргож хүн дагаж гарч ирдэг байлаа шүү дээ. Тийм ээ унтсан. Хаваас өөр хилээс энийг дагаж дундгаад хэн найраа хийжсэн. Хоногдон жидээр явж ирж иржсэн шүү дээ. Нэгийн цагаанаар байгаас. 11 сард найр одоо энэ хоёр хүүхний гэр бүл болж ирсэн. Найр тийм. Тэр үед чи одоо яг яадаг вэ? Одоо нэг хөтлөхөө мортоорэл нэг хулгайж явдаг. Яг тийм л ястай байсан. Тийм үзнээс тэгж гуйж өрөө хадаг мадаг нэг тавих юм байхгүй ерөөс нуугаад явдаг. Гадна талаас нь дохио мохиогч үжил тэр авгаа гаргадаг. Авдаг тэгээд нуугаад явдаг үе байсан баг. Тэр найр хөрөмгө тэр хүн мөн одоо нэг тайдл маш хөрөөрөх юм байхгүй зүгээр нэг оргоолоо орготос шилүүлсэн. Тэр гэхдээ мэдээж одоо өмнө нэг бас нэг хайр сэтгэл үерхж ийсэн болоод тэгнэ нэгдтэй. Тээх л баг тийм ээ. Тэрнээс одоо юу гэл шууд яа гэж байхгүй л. Гэхдээ тэр чинь бас нэг тийм яриа байдаг шүү дээ. Бас нэг үерхжээсүү найжгаар өөр бас нэг хүн одоо толгой төрүүгээр нь юу ч гэлээ углаал хүн харагдахгүйгээр ингээ бас нэг хулгайлж авч явж ирсэн. Тиймэрхүү бас нэг жоо харгилсан маягийн ч юм уу. Тийм ээ. Тиймэрхүү юмнууд мэрсэр бас байдаг байсан юм шиг. Тэрнээс тийм харгилсан юмтаач орооцолдог байхад хоёр гүшин тийм ээ. Сайхан энгийн маягаар сарбин дуулахгүй. Тэр нь хүний амьдрал бас их сони одоо Буураа хувьд бол одоо ганц л хүн байсан тийм ээ. Тэгэхэд одоо ганц хүн нэглээд ингээд хоёр болсон. Тэгээ хоёр нь одоо ач хууцзээ ер нь хэд орчим хоёр 80-аад байгаа баха. Ач хууцзээ байгаа баха. 80-аад байна. Тэгээ 70 гаруй л байсан. Найдан тэрнээс хойш нэмэгдээд байна. 70 шахчихоо. Манай ачнаар чи одоо ачих юм одоо манай туяа муу ч одоо нэг хүүхэд ач хууч юм уу. Тэгээ үржиж өгөх юм да хөрх юм. Манай малч ч одоо дээхэн үед бол одоо ганцхан хөдөө гэртэй тийм ээ. Одоо сүүлийн үед бол бас нэг аймаг дээр юм уу сум дээр яг нэг байшин барилгатай болсон тийм ээ. Гэр оронтой болсон хөдөө бас нэг өдөөнөө баг отор маягаар тийм отор маягаар явдаг. Тиймэрхүү бас мал аж ахуй хийх тиймэрхүү болсон байсан. Хоёр хувьд одоо яг хизэнээс төв рүү орчих. Би тийш одоо сүүлийн 4 жилийн төврөг орж байгаа шиг үү. Сүүлийн 4. Тэрнээс өмнө бол яг л одоо энэ хөдөөл байсан энэ дээр байсан юм. Энэ дээр л насыг авлаад хөрх энэ дээр байсан гөгсчүүч одоо хуудаслаад тэгэл үеийн залгамжууд би тэрэл гөгшин буудалд орноцорч одоо ингэ дөр хөгтөл гоцрох. Янз гөгшин байлаа манай чинь зөндөө гөгшөө илүүтэй байсан даа. Тэгээ цугаараа л алга болчихчих. Тэгээд одоо бид нар
бид нар ч гэсэн ингээл хөгшрөөл үргэлжлэл болоо ингээл эргэлдээл ингээл амьдралын жамаар явдаг л юм шиг. Совоотон дүнээ саагаал дээр чи яасан чи их ажил хийдэг гэсэн үнээ саагаал үнээ сахай хооронд энэ мобайлыг чинь хангаагаас тэмээгээр чир дээвэрлүүлсэн шүү дээ энэ мол сургаал гэж. Айл үгдээс хоёр хамтаа тэмээ гаргана. Тэгээ ус сууж явж хангаагаас чирээ дээвэрлсэн. Энэ чи сургаахан дээвэртэй байгаа шүү дээ. Одоо сургаагнууд нь миний мойно гарч болсон. Гайчаад одон жил болоод энэ чи одоо 64 онд барьж ирсэн байс шүү дээ. 64 гэхэр чи одоо 60 захиж барьсан байгаа юу? 50 хэдэн жил юу? Энэ тайлсан энэ чи олон барь барьсан. Энэ хойд сутгаланд байсан юм. Энэ бар онгол урт тайлд байсан хуу байхгүй ганц манай идэл байгаад байгаа. Дандаа 60 захиж барьсан байр. Баанчгийн буудал чи нэг том сайхан байр байсан шүү. Тэр мөн байсан. Тэгээд хаавсан хангаагаас айл үгдээс хоёр тэмээ яг гаргах гэж хэлээд тэгээд тэр чинь нэг энэ мус сургаа гэж тэмээ чирширж зөөж барьжсэн ямар машин байх. Тэгээд саяла хооронд барьжсэн 64 онд барьжсэн 100 өглөө усч үнээгээ саачхал баяр хооронд бас талдаараас хөвөл түлгэнэ яасан сайхан байсан энэ хүмүүр барьдаг авгардаар гараад хоёр тампу хүмүүл төөж ирнэ өнөөхөр зоодоо хийн дуугаа хийн бөөм их тосон гэж юм бүр 5 6 одоо нөгөө харамг гоёо ховортсон дээх нь их ховортсон уу? ховортсон одоо Гарах нь гарна. Гэтэл тий гоёо байгаа тийх ташиг юм гардаг болсон. Хармаа гархан байсан. Тэр үед ч ерөөс өдөр бүгд бороотой үйдэг гэж. Гомон сайхан байж. Газар байгаль мөхөөдөг юм шүү дээ. Богцсон бол тэгээд нөгөө нэг алтны юм бол байхгүй тийм ээ. Тийм ээ. Харин тэр талаараа гайгүй юм шүү. Бас нэг хүмүүсийн нэг дийлс бол яриад байдаг шүү. Тэр нь богц сумын нэг хүмүүс. өглөө босоход хідэл дасгэр хэлэгч хилнэ гэж байхгүй. Тэгэл өглөө босохноо зовод нүгэж явцсан хайш явсан байлаа гэж би энэсээ харж яаж гол нүгэж явцсан дунд гол ууцсан зүүн гол ууцсан гуулихэнд ууцсан шүн дасаг хэд ажиллал нүгөө явч. Сүүгэн ганцгаалал явна шүү дээ. Нэг үш нэг бодлын их ажилтаа байсан чим шиг. Энэ голлонт хоёр ямар төрлийн мал Би малж ирсэн юм бэ? би тийш одоо 13 жил малсан. Тэгээд ир нөхөрөөс салсангүй. Олон байсан. Олон одоо оруулж. Олон одоо хариулж ирсэн. 200 гараад байсан байна. 50 гэраад л одоо Одоо үлдсэн. Одоо яг нэг сайхан тасаад өөрөөсөө батгшаад ирж явахад балтон доллар барьсан ч юм уу хатам аваа би юм уу. Сува үнэ бас хариулж ирсэн энэ сайдын үнэтэй. Тэгээд 250 сува үнэ хариулж ирсэн байгаа нэг жил. Тэгээд тэрийг тоглуулаад тэгээд сүүлд нь айлууд тарааж ирсэн та. Тэр чинь боосон ч үнээс суврах гэж байсангүй. Хавар цоглуулаад хулгай ажиллагийг хийж явсан яс сайхан байсан. Тоглуулаад сүйтэйг үзэж уяад сүүгүйг нь тэгэл тараагалдаг л байсан. Олон үнэ тоглохоор ч хүлээ шуналдаг чинь тэгээд ерөөсөө дүүмг энэ лахгүй ч үзтий бид гэж. Зөөлхөн хөхтэй юм уу сүйтэй юм. Яасан сайхан хулгай ажиллагийг гоё байсан. Таны одоо аав ээж аль сумын Баялаг хоёулаа тий? хоёулаа баялаг сагаанаар манай аав ээж насаараа боог болсон. Би чинь 4 төгсөл 12 тагаас эхлээл боогонд орсон шин. Модагл 800 гаргаал малалдаг байсан. Төлийг төлмөлий авраг болж илүүл нутагтаа багтаа багаас. Аав ээжийн төшгөлдөө хөргөдөрч. Тэгэл инүүтэй ч одоо 17-8-тэй суусан багтаа. Энэ 23 та байсан уу 2 та байсан. Тэгэл тэрнээс хойш хичнээн жил болно. Таны Япон буурал гээд бас нөгөө сэрэгтэйсэн нэрийг гэсэн Япон гэдэг. аа тийм үү. Цэргээс л дэмнэр авсан. Япон гойчд орж идэг байсан. $2 Ямар очтой биш. Аавынхаа далаар сайхан дуусаж ирж шүү дээ. Тийм. Манай аав ээж ярьж би тэгээд айд өрөг мөл жаахан тийм эрхтүү үл байсан л да. Бас аав ээжтэй. Тэгээд ерэн цог
малмаллаа атуутай байсан манай аав ээж. Атуу малчгаа зэрэгч явчихад ирээл тэгэл энүүтэй суугаад ахиж атуу аваад тэгэл 2-3 жил атуу малчаа сүүлдэн тэгэл энэ хурцл тэгэл байнга энд байсан. Сайрдагондэрийн хаваараа сайхан яргүйсэн хэрдээ сахалтай хойноо сархаалаад дэшилжвэн тогтсон сүрийн бэрэгэн Тормор бүсви суугата таатаган уулсэгэ тохируулан гартан шакалж яван хэлэн тороо хэгинэ Хэрчээд хэрин цаатгай билчэртэй хиндэ охорлоси бол тэлийн орта замахара агасан хэллон тэмүүлэн Тэрэтэ аммарги болцондоо атугаан далаадай сивэн сахигцс авах шиг болж. Атугаан далаадай сивэн. Тэгтээ байна тий. Тий. Олон жилийн дуусан туршлага гэдэг чинь тэгэл хөөх ингээд аргалцж байгаа байхгүй юу? Сахигцс авах салхинд нэг тэгээс ихрээд За одоо яг сайхан нар мандаад Малчин айлын хотод нарны өнөөдөр төвөөс ирв та? Өнөөдөр төвөөс ирв. тэглээ. За малын буй ингэ сайхан юм да тийм ээ. Ой шүү дээ малын буй. Хэдэн хүүхчиг хайртай болчихж байгаа юм чи хэдэн хөр. Малта хүн чи хэдэн хүүхчиг хайртай болчихж байгаа юм. Бүр бодоод байгаа юм чи тийм үнэ. Бүр малтагаан тасчиж байгаа шүү дээ. Бүр хайрлаад яг хүүхч шиг. Бараг одоо мал нь эргээд таныг тань нэгстэй. Идэр шууд хэвэг ирэхээр нэр дуусчих шүү дээ. Шар халзан, хар халзан, улаан халзан гэдэг утгаар хэвэг идэхэд гүйгэж ирж шүү дээ. Хүнтэйг яг хагцсан шүү дээ. Малч. За таны хувьд бол одоо айлын хэд 8 хүүхдийн 4 дахь банди 2 дахь юм а да. Манай отхон дүүл одоо энд малаа маллал. Богончлог тэмээ адуун шишээ оторт явцсан. Ер нь одоо гоцсон оторт явчихсан. Тэгээд одоо эдээ өхөртэй гаал энэ тэгэл. Одоо манай энэ дэрс мэрс чи юу ярина? Энэ шар өнхлөөч л одоо 100 сая өхөр оруулчихлаар мэдэгддэг байлаа шүү дээ. Бас одоо үед ухад өнгөчөөгөө сум орон нутаг алга. Нарга юм богдол одоо яг тийм онгонороо байна шүү дээ. Тийм. Таны та одоо мал дээр юм байна уу? За дарх нь одоо нээшээ нэг авгаа хотод ажилтай болохоор тэгээд хот руугаа сая нэг цагаан сараар ирчихээд аав ээжтэйгээ нэг золгочиход. Харин тэр дээл та нар сайхан таарлаа. Тэгэл нэг хөдөө ирч нэг 2 хонд юм уу салхинд хөдөөний аг арчтай яасан. Уучин ч нэлээл малтай байдаг. Тэгэл нэг малын захтай яа нэг мал руугаа ингээл харж байгаа сайхан л байх юм. Бараг олон жил мал малсан. Олон жил би нэг харсан. Одоо бараг мал нь өнөө таньдаг байгаа шүү тийм. Одоо бараг л төрж ирээл золгох гээл шүү дээ. Хөр мөхөрч цагаан халдсан гээл тийм. Одоо зүүн богд, баруун богд. Зүүн богд, дулаан богд, баруун богд гэж байгаа юм. Одоо тэр баруун богдын хамгийн хойдлын нэг шавгаар шүү дээ. За. Тэн дээр үйл суухаар л тэнгэр жоохон тавгүй идэх байлаа. Хөгчөөлөх гэж ярьдаг байсан. Нээр нь санаад байгаа жоохон шөглөө босоод харахаар л тэнд үйл суудсан байхаар л энэ хөрсөн гэл жоохон тавгүй идвэл
Тийм л байдаг байсан шүү дээ. Хоёр хөгшин бол одоо хитэн өхөр малаа бүр сандсан байдаг шүү. Сандсан биш үү? Тэр маань хаана нэг хүүхдүүдтэй ирэл сурал. Тэр маань хаана маань энэ маань хашаандаа байна уу гэдсэйгөө бас аргачихгүй юм да тийм ээ. Олон жил одоо Энэ байрандаар энэ өхөр чинь одоо бараг 40 жил болчихж байгаа улсууд чинь. Нутаг усан санаа өхөрөнд санаа тэг юм болтой шүү гань. Би чинь л одоо нэг жил ирэхгүй болохоор л малаан санаал бас сүйд болоо шүү дээ. Хэний хойно байгаа юм. одоо ч одоо баруун гол гэж юм. яг нутгийн нэршил бол тийм ээ. Дунд гол, 100 гол гэдэг, 3 гол. Идэх байхгүй гэдэг юм даа. Одоо нөгөө том элс баг элс гэж хоёр элс том элс байдаг. Хэрл харагдаж байна. Бага элсэн дээр урд руу харагдаж байна да. Чинь л одоо тэр том элсэн дээр гараал харах чинь л ер нь энэ хавийн юм яг л харуулал да. За таа сайхан урж байна. Оо сайхан урж байна. Айлын бирэн тийм ээ. Бирэн. Хэд хөр нэлээ? Туugийнх нь бирэн. Одоо хэдэн хүүхэдтэй вэ? Манайх 3 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй. Эргээд хамгийн баг хүндтэй. Тий баг хүндтэй. Атом мэдтэй. Аав ээжийнхээ малыг бас өвлж аваад. Тийм аа тийм. Сайхан юм да. Голцсон өхөр маллаад байна. Голцсон өхөр хон юм аа. Малж байгаа. Босч байгаа. Танайх бол одоо сумын төв дээр бас одоо малч чинь сумын төв дээр суурин шахуулдаг болчих. Тэнцэнэ байшин ч юм уу гэрээ барьяастай отор маягаар явдаг болчих. Танайх бол яг л одоо энэ өвлжин дээр. Энэ өвлжин дээр бол байнгын байх. Яг л одоо ориг малчин гэдэг. Тийм. Ястаа нэг одоо нэг тэгэж хэлэх юм да. Тийм яг ориг малчин гэдэг шиг. Тийм ээ. Тэгээ нэг түрүүний хар тарлан гэж яриад байсан шүү дээ. Яг нэг ийм цагаа ийм юмнууд гараад байгаа. Тэгээ эднэрийн шинэ Монгол юуныг бодвол эрлиз болохоор шилбэл бин хамаагүй чөөчгөр. Яг ихрээс асаад байгаа үстэй. Эрлизтэй болоод ирэхээр Монгол өхөр өчш шаалаа. Энэ даарад ингэж нөө зүгээр л яг ингэ. Наач жоохон гэрээ байгаа. Тэгэд хажууд нь бол яг цэвэр Монгол хүрээ үр төлөв шал өөр өнө. Цэвэр Монголын үр төлөв бас арай л. Одоо айл цэвэр монголч одоо тэгэл энэ хармаар байна да. Энэ хармаар. Тэр мохор хармаар бол шал шаа. Тэгэл энэ эрлизтэй болохоор жоох ингээд хавчиг юм байна те. чиг доол юм байна. Одоо хүнээр ярих бол жоох X үлтэй гэж ярьдаг. Тийм. Тийм. Тэгээд ийм өөрхөн гөх мөх ийм цагаан гараад байгаа шүү дээ. Энийг хардаа шин. Тийм байна тий. Ишиг хорох шиг юм байгаас. Энийг хөөх юм. Хорох шиг ийм цагаан гараад. Хондон цагаан хорох шиг юм гараад. Тий. Энэ өвлчөө энэ олон жилийн хугацаанд ингэж бас доош суудаг юм шиг шүү. Энд ч одоо надыг сэргээс ирж явах чинь энэний цаатлаар ингээл морь гүйгээл явчихдаг гэсэн. Одоо ингээл оруулаа гассан баг. Одоо ингээл чөлөөтэйг үйдэг. Тэгээд нөгөө ийшээгээ чинь юу яачих вэ? Бууцвал нэлээд зузаан олтой шин. Бас суудаг гэж яриад ирсэн. Худлаа өшил юм байна тийм ээ. Энэний саагуулсан гаргал мөр одоо аргагүй дээ энэ ч 50 гаруй жил болчихж байгаа болж байна шүү дээ. Одоо шинэ засаг гэж явахт л барьжсаа үлж одоо энэ гурван гол ерөөсөө үлдэж байгаа нь энэ л баха. Дандаа сургаагаар ийцсэн. Одоо энэ хүнзийг харахгүй юу? Энд чинь л одоо 60-70 тоглол орж ирсэн. Сурах гал байна. Танаас хоёр охинтой тий. Манайх 3 охинтой. 3 охинтой. Ахын данаас чи аль сургууль төгслөө хотод? Хөлсийн төлөв коллеж. Одоо мэрэгчлэр ажиллаж байгаа аав ээжтэй туслаад байж байна.
Мэрэгчлэрээ биш нэ. Ноолорын компани байна. Аа ноолор. Энд бол одоо амралтаараа. Энд амралт. Амралтаар заав шүү дээ тийм. Мундаг л ах юм да. Энэ одоо малын өвс тэжээл яадаг хуваарийн бэлтгэх юм сум орноос Хуваарийн бэлтгэнэ өөртөө. сум орноос одоо харж үзэх тийм тэжээл энэ төр өгөх юу байхгүй. Зод юу цаг хөндөс үед бол хандив тусламж гэж өгдөг юм байна. Энэ жил өгсөн дуулсан манайх аваагүй. Малын тэжээлээ одоо тугалнуудаа өгөх гэж байна тийм. Өхөр тугалаа. Энэ хэр нормоор өгдөг юм бэ? Хоёр санах гардаг шүү. Хоёр санаа гардаг. Өдөр болгоо. Өдөр болгоо. Мод нь орой өглөө оройгоо өгнө. Гайгүй. Энд одоо малын тэжээл ямар үнэтэй вэ? Юу одоо 16500 улаан хөгнүүд тийм байдیں۔ Сум дээр. Суман дээр. Ааха. Тэгээд юу н хоргожин тэжээл авьяас буудаан 35 25. Гэж байдیں۔ Хоцсуурын газараа бас арай л хямдхан байгаа да. Хоцсуурын газар хямд байд юм шиг. Энд дурнаа мэ чидүүнаас авах тийм тийм. Танах бол одоо бөөндөж авч гин үү? Альс бол тэгээд одоо ганц нэгээр зөв бөөндөж явна. Янз бүр аваад тэгээд өдөрт яваа бол самахан орнотоос авна. янз бүр хэлбэрээр л авч тэгээд тухайхаа. Тий. Бас мал бас хэр тэнхээтэй. Тий. Орсон хэр бас туна энэ төр янз бүрээс шалтгаалаад нөгөө тэжээл чинь бас их бага орох болоо тийм үү? Байгалийн гарч. Байгалийн хаяанаас л болно. Цагаагаараа сайн болоо. Энэ одоо юу юм бэ? Энэ чансан буудаа. Мал төгдөг. Удаа үстэйг хожоод өгнө. Илүү зав тэжээлтэй. Шимтэй. Тийм. За малын тэжээл өгнө. Өөр сорон ихэд дэндүү сурцсан юм байна уу? Тэрийг авчихар гэдэг. Тэрийг авчихар гэдэг. Нүр ам. Дэндүү сурцсан. Хош. Санчуя би. Хоч. Энэ өвөл зас энэ төр хэр оров нэг үү? Зас энэ баг. Ер нь сүүлийн хэдэн жил зас жоохон бага байна уу? Баг бай. Зундаа бороо ор. Зундаа бороо ор энэ жил ер нь баг орсон. Бага орсон. Жончлог жоохон таароо энэ жил. Багын гахт жоохон таароо болоо. Мал их тийжээ нөө. Ер нь жоохон жилд темирхүү байна уу? Альсвал жил бүр одоо зарим жил сайн, зарим жил тааруу янз бүр л. Янз бүр. Энэ жил бол энэ юутай. Өдөр тийж гайваа. Манай малч тундлаа да. Сүүлийн үед энэ мотоцикл тэгээд ножоо мотоцикл гэдэг зүйл одоо их л дэлгэрчээд. Гэхдээ аргачлгүй бол одоо амьдралын шаардлагаар хэрэгжилж байна да. Баяжцсан байна.
Морь хэр үйж байна? За морь нэг 20 жил уух шиг дээ бараг. Тэгээ баруугаа сад давгаад дагаад морь үйсэн. Тэгээд одоо нэг 20 жил морь үйжээ. Морь уяад 2010 онд аймаг алж очсон. 10 онд. Тий. Тий. Сайхан урд мөр заяасан тий. Угшил. Тэгээд зүүн тал энэ бараг л бүхэл аймаг сумдмөр бидээ энэ аймаг тий. Өөрөө л одоо доорн дээр тааш минийгийн талаар яваад халах гол ороод хөдөлмөр авч авсан. Сүхбаатарын одоо ер нь нэлээд сумаар л явсан. Яг адууны төлөө бол бас нэлээд зүтгэсэ. Бас ус хэлбэ сайжруулъя гэж бас гайгүй өөрийнхөө хэр хэмжээд таарсан бас хөрөг зарсан. Адуундаа бас яг одоо тэгээд яг миний унгаа адуунууд бас миний хул азарганы төлмөлүүд бол нэг пүүсаа юунд бол сумд бол нэг 30-40 медальтай болсон, 40 гаруй медаль авсан байл. Яг унгаа адуунууд тэгээд аммал адуунууд бас сайн тагс. Миний нэг ус нэг Монгол улсад цэдүүгээс авчихсан алзан мөр нэг 7 төрөс том жижиг наадамд. Гэхдээ яг 4 нь мочгол авчихсан. Яг энэ одоо манай халзан мөр. Энэ хавьд чи одоо төрүүлсэн мочглын байл энэ хамгийн өндөр байна шүү дээ. Надад 4 мочгол авчихсан. Аймгийн наадамд 7-оос. Тэгээд энэ ойгуудаар л төрүүлсэн. Тэг миний хул азар бол Баян хонгорын наадамд 5 болсон. Хар мороос соёолон байхтаа 5 болсон. Тэгээ бас найз нөхдөй сайхан хурдан сүүл үед үйсэн. Тэгээ бас нэг найзаагаа бас 2 морийн ууж бас нэг аймаг алдах тулгаж өгсөн. Тэгвэл яг өөрийн нэг 2005 оноос хойш бол энэ адуунд бол бас ирж өсөлгөл яасан да. Одоо бол та барилж байна. Одоо барилдахгүй 6-7 жил боллоо. Илүү морь тал руугаа. Тийм морь тал руугаа. Тийм тэгээд морь малын ажилтай тийм ээ. Бас нэг морь уяад өөрөө бас нэг наадамдаа нэг зодог шуудган өмсөд бас нэг явж хад бас л сайхан мэдрэг төрнө. За ер нь яг задуу хахад барилдгаас одоо бол тийм байлаа шүү дээ. Тийм ноцолж барих гэж бодох юм байсан шүү дээ. Одоо 2002-оос хойш барилдаагүй. Тий. Чи одоо хэдэн 12 онд боллоо яалаа. Баян хонгорын жаанд. Биш тэр нэг генсит. Тэр түнээс хойш барилдаагүй. Тэгтэл нэг. Тэнд та барилдсан. Тийм тэнд барилдаад 2 даваад. Зөв. Санжаа дан бавраг. 3 даваа тий. 3 даваад одоо энэ аймгаас даваач хэрэг залуу байна. Өвсгөлээ. Тэр миний юун дээрээ тэр унд унсан. 3 даваанд. Халзан мөр одоо яг хаана яаж уралж байна? Халзан мөр жаахын говийн бүсэд төрүүлж мочгол авч өгөө. Дараа нь тэр Баян өндрийн амар уян тэйдэд тэр нэг гэгэнтэн залрах тэр одоо 3 сум Баян өндөр Баян цагаан шинжид 3 нийт нэг том наадам хийсэн. Амар уян тэйдээ дахин сэргээсний 315 жил байгаа гэж. Тэнд төрүүлсэн. Тэнд миний азраг мөр хоёулаа төрүүлсэн. Тэгээд дараад нь халзан мөр чинь Баян цагаан ой төрүүлсэн. Баа цагаан ой төрүүлсэн ингээл 4 мочгол авч гисэн мөр. Зүүн талаас ирсэн. Тий одоо Монгол улсад цэдүүгээс авсан мөр. Тавал одоо энэ айлын хөргөн хэд хөргөн гэж? Би ч одоо 5 дахь 4 дахь хөргөн нөө. Хүн да. Тийм 4 дахь хөргөн 5 хөргөнтэй айл маань. 4 дахь хөргөн. Төрөг бас танаа гэрээр орсон. Нийлэн сайхан юу вэ? Бас морины медаль. Таны бас бүхий алдар гавь шагналууч харагдаж байна. Танаа гэрлөө орж бассан ярилцдаг тийм ээ. За. Өөдөөж одоо таны сайхан уралдаж байгаа, уралж ирсэн хөлгүүдийг яриад байл одоо нэвтрүүлэг юм бол одоо цаг багтна. Хул азраг, хээр азраг гэж 2 сайхан азраг байгаа тийм ээ. Энэ азрагнууд одоо хаана яаж олон айраг төрөө авсан да. За миний хул азрагч одоо 2005 онд энэ Баацгааны Батуул гэдэг найзаасаа би соёл үрээ авч байсан. Тэрнээс хойш 2007 оноос хойш тэгэл ер нь
богдын наадамд айрыг алдаагүй 13 он хүртэл. Тэгээд аймгийн баяр наадамд 5 улсын миний хулаатрах. Тэр өндөргийгээ амар үеийн тэдийн 315 жилийн ойд 10,000 онд 2010 онд төрүүлсэн. Тэгээд ер нь яг хүмүүс нэг хэсэг төрүүлдгүүл айр гэдэг л байсан. Хүн амьтаа одоо төрүүлэхгүй адрах гэж тэгдэг байсан. Хүүхэн духтай адрах гэж бас нэг өгшөө хүмүүс тэгдэл байсан. Тэгээд төрүүлсэн миний бол 3 удаа төрүүлсэн. Тэгээд нийтээ нэг 17-8 медальтай. Одоо бас өвгөн болсон би нэг 12-3-тай 13-тай байхад л тавьсан да. Дахид зовоохгүй гэл чихэнд нь хэлээл. Зовоож байсан бол уучлаарай гэж хэлээл тавьсан. Одоо сүрхтэй баг. Халзмаар хоёроо би хоёулын тэгээ амраачсан шүү дээ. Хөл гар бүтэн байгаа дээр нь тэгээ амраачихсан. Сүүлд нь нэг би тэр их уулын баяраа гэдэг хүнээс нэг хээр даг авчихсан. Тэр маань харин энэ жил сумын наадамдаа төрүүлсэн. Соёл үрээ байхдаа Баян говийн бүс аймгийн номгоо архины хурд хоёрт айрагдсан. Баян говьт нам үзүүлээд аймагт бас айрагдсан. Тэгээд энэ шүдлүүрээ байхдаа жинстэй 90 жил ойн говийн бүсүүд бас айрагдсан. Аймгийн чартай наадамдаг 3 айрагдсан миний тэр газар энэ жил сумдаа төрүүлсэн. Энэ жил тэгээ бас ногоо цагаа жаахан муу хоол мол гарч уралдаагүй. Жинстэй энэ хоёр том малын байртаар тавьсан. 3 болсон. Тэгэл энэ хоёр уяал энэ 100 уяа тавьчихсан. Одоо бас энэ жилээр тэжээж оролдоогүй л баг. Тэгэл вирсэр бас адуу нэлээ өсөө. Боддог 20 жилд очиод нас миний нэг адуу энэ отгон насан манлагаас дагахт навч байсан. Тэр манаас төрүүл айлг очиг авчил байсан. Тэгэл одоо дайцахаа 2 сая мөрөг үйсэн хүн би одоо аймаг алдад болгож ихс одоо медаль нь тэр байна. Хөр хармар халзмар 2 байсан. Ойс одоо хоёулаа байх. Суу яадл байна. Энэ медалнууд би нэг яг мөр үйсээр нэг 100 грамм медаль авсан байгаа 90. Тэгэл яг хэвдээ одоо чахавдаа медалийн үндсэн ховорт одоо бас нэг тийм үндсэн бууц уу юм байна шүү дээ. Юм болгоно медаль өгөөл. Яг би юу тэгж боддоггүй. Ер нь яг бас миний одоо нэг медаль ч гэсэн бас нэлээ хөдөлмөр орсон тийм ээ. Гояад ч морь харагдсан хүн амьтан баяр хүргэсэн бас нэлээ хөдөлмөр орж цаг зав гаргаж ил бас л тэгж л яасан юм л да ер нь. Яг сар шинээрээ бас гаргаа зүвчдэг юм бас. Аюугаа бодоод хөлөг дэмэрлээ бодоод. Дог нь бас нэг оргил жил мэл үед бол нэг жил бол нэг 20 гаруй маран 30-30 медаль авдаг л байл. 10 он донд бол ер нь. Нэг жил одоо миний сумын баяр наадамд азар төрүүлээл. Соёол ам үзүүдэл, хязаарлал өрөө төрүүлээл. Шүдлүүрээ ам үзүүдэл даа төрүүлж ил байсан. Их мөр 6 лаал. Их мэтлэн тийм бас оргил үе бол байсан л да. Ер нь хүний сайхан сонирхол тэгэл 90 хүний хиймэр тийм ээ. Тэр жил одоо тэгэл олон морч айраг түрүү авчихаар одоо тэр шин одоо нойрч хүрэх юм одоо юу бодогдох юм? Ард түмний хайр гişиг сайхан илэрэх тийм ээ. Тэрийг бас хүртэж шин. Одоо авцсны дараа чимтгэв харин бүр ламраад унтаад өгдөг шүү дээ. Зүгээр авааг одоо мор уралдахын шүм нь бол одоо бас л яг уу нойр хүрхээсээ удаад яг энэ адуу ямар бол яах их бол тийм ээ. Бас тохирсон ажил төрлийн хийн хоол ундын бас харан тийм ээ. Адуу болгоо нэг цагт барай уучихгүй. Баяад жиний нэг 20 минутын өмнө энийг бас 20 минутын хойч гэдэг юм уу бас. Ер нь наадмын нэг юу одоо бас залуухан морь бол уучих үед бол ер нь наадмын урчин бол ер нь олон шинээр гоосон доо. Энэ адуу тохойд бол адуу л бод. Маргааш шинтэн адуу мал сайхан өнгөнд явхад бол бас нэг хүний тийм хобби чидэм одоо өөр юм бодохгүй л одоо зөвхөн морь адуу л бодно шүү дээ. Ер нь тэр үед бол амьдрал юу байна инээ тэр янз бүрийн юм бодно шүү дээ хүн чинь тийм ээ. Тэр үед бол одоо хүний ганц би одоо тэрүүндх яад одоо кайф авдаг одоо нэг тийм сайхан юм бол байдаг. Би харуугасаа л авдаа чөдөмөр төхүүлж өгөөл хөдөөл 10 дугаар анги төгсөл хөдөө гарсан. Хүнэлтэд ер нь манай одоо Монгол улсын авраг малчин тийм хүн байгаа. Морь болыг сайхан идэл багасаа яг ер нь бол одоо бас морийг за нэг энэ морийг бол нэг ингээд унчвал болно тийм ээ. Ус ундын тааруулна, уяа соёлгын тааруулна. Тэг багасаа бас аавын нэг өвс юм байна. Ер нь тийм ээ. Өөр чинь аваад хин гэж хүн бэ? Үлжийн зөвчрөг. Одоо энэ нутагт. Тийм нутагт байгаа. Тэг нойдон Монгол улс авраг малчин болсон. Тэг яг багасаа одоо сурсан юм гэдэг бол тийм ээ. Морийг бол одоо яаж унах уу, яаж идэх үү, хэдийд нь усын нөх юм, хэдийд нь одоо давхих юм, хэдийд нь бас намгар унах юм. Тийм ээ.
гэдгийг одоо тийм манай бол одоо морийг одоо шөнө 3 цаг гээл тавьдаг. Өглөө нар тусааг бол автрал имэйлэл унцдаг ийм л хүн байсан. Сар унсан морь бол одоо нэг 3-4 хоног унаа тавьсан юм шиг морийг ундаг хэдэлдэг тийм байсан. Тэгээ өнөөдөр аавах одоо энэ алтан гац авсанд одоо баяр хүргэж байна. Тэгээд манай одоо 81 хүрж байгаа манай хатам аа. Тэгээ бас уртуудаа наслаараа өр хүүхдүүдэд одоо удаан жил харагдаж аваарай. Тийм ээ. Гэж одоо өгсөй тэгээд эрүүлэг сайхан бүхнийг өсөй өрөө. За танаа гэр үлчсэн морин хурдан, сумн мэрэгэн бүх нь хүчтэй. Ер нь 93 наадмын одоо ерөөсө бүхэл шинж тэмдэг бүрдсэн. Энэ сайхан айлт тав хүндээ бас ярилцлага хийх баяртай байна. Аз жаргал сайн өгсөй. За баярлалаа. Тэгш ажил төрөлд бас амжилт хүсье.